Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс улсын 1-р төв эмнэлэг байгуулагдсны 100 жилийн хүрээнд тухайн эмнэлэгт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгож, бүр элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж нутагшуулсан Ням сүрэн сэргэлэн нарт ардын эмч цолыг өнөөдөр хүртээлээ. За мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 65 жилийн хүрээнд өгөөж чихэр бов компани захирал Түмэн гэрэлд хөдөлмөрийн баатар цол олгосон байна. За улсын 1-р төв эмнэлэг нь 1925 онд анх 15 ортой 4 эмчтэйгээр байгуулагдж байсан бол өдгөө 500 гаруй ортой 800 гаруй эмч мэргэжилтэнтэйгээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх байгууллага болон хөгжөөд байна. За 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гарган улсын 1-р төв эмнэлгийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол тэмдэг олгосны дээр тус эмнэлгийн эмч ажилтан албан хаагчдад төрийн дээд одоо медалийг гардууллаа. За үүнд хүний гавьяа тэмч, төрийн хошин шагналт, анагаах ухааны доктор профессор Даваа Жавын Ням сүрэн, оргон сэргэлэн нарт Монгол Улсын ардын эмч цолыг олгосон юм а. Авралын морхтуудын маань одоо алтан үеийнхнаар багшлуулж ингэж өдөө зэрэг төрсөндөө бол үнэхээр баярлж байна. Ингээд одоо 1-р эмнэлгийн хаамт олонд 100 жилийн болж байгаа 100 жилийн ог тохиолдуулаад хамт олондоо халуун мээр хүргэж урд насч удаан жаргаараа их ажлыг бүтээгээрээ 2 дахь зуундаа орж байгаа учраас 2 дахь зууны ажил бол үнэхээр ханцуу шимдэн одоо бүгдээр орж сайхан ажиллана гэсэн ийм одоо ихтгэл дүүрэн байгаадаа маш баяртай байна. Нэг хүний гавьяа гэж байхгүй. Монгол улсад элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг нэвтрүүлээд одоо 13 жил болж байна. За тэгээд энэ хугацаанд бол бид нар 340 гаруй хүнд бол бас Алтан аймын аварлаа. Олон сайхан шинэ технологиудыг нэвтрүүллээ. 1 сая хүнд оногдох амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тоогоороо Монгол улс дэлхийд сүүлийн 3 жил дараалал 1-р ойронд орж байгаа. Энэ бол одоо бас манай баг хамт олонны амжилт юм аа. Эмчилдэг хавдрын асуудал бас нэмэгдэж байгаа. Хавдрын одоо эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлж бас одоо цаашдаа хөгжихийн төлөө зорж ажиллаж байна манай хамт олон. За түншлэн хүний гавьяа тэмч цолоор захирлалсан ноосгон оюун цэцэг, усан давгийн Бямсүрэн, Донхимын Чулуунбаатар, Бэлжээгийн Бүрэн жаргал, Самдангийн Алтан сүх, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Содвын сонин, Эрдэнийн Батүлзий, Гонжиг сөрөнгийн эг цэцэг, Буянтын Дорж ханд, Алтангац одонгоор захиргаа хүний нөөцийн албаны дарга Хүрэг дөржийн мөнх туул, Ихэмч Эрхмийн инх чимэг, Эмч Шаалуугийн цэрэн лам, Ахлах лаборант Даваа доржийн лам сүрэн, Жолооч Чойж сөрөнгийн Бат дэлгэр, удамжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн сувлэгч Ширчингийн Баттуулга, Зүрхний төвийн зохицуулах сувлэгч Лавгагийн Буян гişиг нарыг шагнасны дээр хөдөлмөрийн хүндэт медалаар олон эрхмүүдийг шагнаж хөдөлмөртүүдийг нь үнэлсэн юм а. Өгөөж чихэр бов хязгаарлагдмал хариуцлагатай компанийн За мөн өнөөдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдсан 65 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд худалдаа аж үйлдвэрийн салбарын шагналын хур бууллаа. За Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор өгөөж чихэр бов компани захирал Түмэн гэрлийг шагнасны дээр гавьяад эдийн засагч, аж үйлдвэрийн гавьяад ажилтан, худалдааны гавьяад ажилтан, эрүүлэг хамгаалах гавьяад ажилтан, Сүхбаатарын одон, Алтан гац, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн хүндэт медалуудаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагын төлөөллүүдийг шагналаа. Энэ танхимын гишүүн болгоны ойн бол хөдөлмөрийн хамт олон байгаа. Өнөөдөр 220 мянган компани буюу одоо нийт зах зээлдээ сая гаруй хүмүүс бол ажил хөдөлмөрлөж байна. Энэ бүх хөдөлмөрийн маань үнэлж өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч маань танхимын ажилчид гишүүдэд төрийн одоо медаль өгсөн талархаж байна. Бүтээгдэхүүний маань хэрэгжилж байгаа хэрэглэгч та бүхэндээ хамтран ажилладаг байгууллагууд харилцагч бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ шагнад бол бүгд та нарын минь шагна шүү. Монголын бизнесийн гол тулгуур хүч болсон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхаа удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч гишүүнээр тасралтгүй 25 жил ажиллаж байна. Ингэхдээ Монголын бизнесийн тулгуур, бизнес эрхлэгчтэйхээ дуу хоолойг төр засагт хүргэх мөн төр хувийн хвшлийн гүүр болон ажиллах хүндтэй бөгөөд нэр төртэй үүргийг гүйцэтгэж ирлээ. За их өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан болоод худалдаа аж үйлдвэрийн салбарынхан төрдөө хөдөлмөр сэтгэлээ үнэлүүлж төрийн дээд одон медалаар ингэрэмэлсэн юм а. За Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх төрийн дээд цол одон медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл хамт олонд баяр хүргэж амжилт хүслээ.